За ингээд аниме ньюс мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа хүргэж байна. Мэдээллийн хөтөлбөрийнхөө өчтөрийн дугаараар үзэгч та бүхэнд баггүй зүйлийг хүргэж, баггүй зүйлийг бодуулсан. Тэмцэгчдэрээ төмөн олондоо алдарсан Ганбаатар өнөөдөр Яд Төтө группийг Хагийн олон улсын шүүгүүд өгөх гэж байгаагаа мэдгэлээ. Түүний хэлснээр бол гэрээний асуудыг эргэж харахын тулд ийм алхам хийж байгааг нь дэлхийн хэмжээнд дуулын тарж тайм сэтгүүлийн онцлог хүнээр Ганбаатар гишүүн тодорчох үедээ. Дэлхийн баялагтай улс орны улс төрчтэй хамтарсан үндэстэн дамжсан группийн эсрэг Ганбаатар гишүүн босож байна. Түүний хувьд мөнгөгүй, харин Яд Төтөгийн хувьд мөнгөтэй. Хүч тэнцвэргүй тулаанд хөөрхий Ганбаатар орлоо. Гагийн шүүгүүд хандаж байгаа асуудал нь тун энгийн гэрээний залт ашиггүй тусаж байгаа гэдэг асуудлыг тэр үнэлж байгаа. Та нарт тардаа энэ BBC-гийн мэдээлэл би бас тарааж өгнө. Энэ BBC-гийн энэ сэтгүүлч Justin гэдэг энэ хүн мэдээлэл гаргасан байгаа 13 оны 3 сарын 24-нд. Энэ дээр юу гэсэн байгаа вэ гэвэл Монголын оюу толгой бол бүр салхиар орж ирсэн баялаг юм а. Энэ дээр өдөрт жилдээ 8 тэрбум долларын орлогыг бий болгоно гэсэн байна. Яагаад би энийг орчуулахгүй бол мэрэгжлийн орчуулагчаар нь орчуулсан дээр би танад яг англиар нөгөн. 8 тэрбум төгрөгийн долларын орлогыг бий болгож байна. Ингээд энэ нь бол цаашаа 40-оос 50 жил үргэлжлэнэ гэж байгаа. Би хамгийн багаар нь үгүй. 40 жилээр тооцоход 320 тэрбум долларын орлого ашигтай ажиллах ийм проект төсөл байна. Энэ дээр Монголын эрх ашиг, Монголын байгаль орчныг сүрүүлж болохгүй. Монголын бас эдийн засгийн эрх ашиг нь хаа байна вэ гэдгийг л бид асууж байгаа. Яг энэ яагаад би хэлж байгаа нэг л шүү дээ. Гагийн шүүхэд Монголын баялаг баталгаажсан уу? 200 кг-ийн алтны лицензтэй Монгол залууд өнөөдөр өөрийнхөө 200 кг-ийн алтыг бүр үнэлээд гадаадын хүмүүстэй гэрээ хийж болоод байхад Монголын засгийн газар яагаад болохгүй гэж. Өнөөдөр бидний үнэлгээг BBC хэлсэн байна. 320 тэрбум долларын энэ орлоготой ажиллах юм байна гэдгийг BBC хэлсэн. BBC-ийн сэтгүүлч. Ингээд энэ болгон дээр Гагийн шүүхэд өгч Монголын ард иргэдийн эрх ашиг хаа байна вэ гэдгийг л бид асуух юм байна. Ганбаатар гишүүн төмнөө өөрөөд Гагийн шүүхтэр очин харин Яд Төтө болохоор төмөн зоосоо өөрөөд хаачин тодорхойгүй. Гагийн шүүх гэдэг ч тэгээд шахаа гэдэг зүйлээс жилүүтэй аюултай зүйл гэж яригддаг. Ард түмний төлөө зүтгэж байгаа эрхэм гишүүнээ илүүлдэг талархаж хүлээж авъя да. Монгол хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Үнэндээ энэ төр Монгол хүнийг хэдэн төгрөгөөр амийг нь үнэлээд байна вэ гэдэг харилцан адилгүй. Яриад байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг нь үрээ шиг ирээд байгаа эсэх нь өөрөө ч ойлгомжгүй. 7 сарын 1-нд амь өргөцсөн 5 залуугийн амь төмөрт явж байгаад амь өргөцсөн аврагчийн амь ажлаа хийж яваад гэмтсэн бэлдсэн бас тэгээд амиа алдсан залуугийн амийг төр өөрөөр үнэлэх юм а. Автобус машин замын хөдөлгөөний дүрмээрээ явж байгаад ариулж хохирсон хүний амнаас ч өнөөдөр хитрхи үнэгүй хитрхи хялбархан болцоод байна. Амиа алдаагүй нэг нь 15 сар асуудлыг хийж хаадаг иймэрхүү байдлаар энэ ард түмний чин амийг үнгүүдүүлдэг бас үргүүдүүлдэг явдлыг хизээ болох бай. Монгол хүний амийг төр хідээр үнэлээд байгаа юм байна. Үүнийгээ тодорхой болгочихмоор байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль дүрм гэж байхад юм гэхдээ өнөөх хууль нь өнөөдөр тунхаг маягтай хэрэгжиж байна шүү дээ гэдгийг хэн хөнгөө дээр дургүй ярьдаа. За тэгээд засаг дүрсээ заалт бас нэгэн асуудал байна. Өнөөдөр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өслөөлөх гээд байдаг. Үнэндээ өнөөх өсөлт нь ард түмэн бидэнд наалдаж байгаа билүү үгүй билүү? За нэг иймэрхүү асуултанд хариулт бодлоход хөдөлмөрийн үйлсийн доод хэмжээг 2000 доллар даваачвал Монгол хүний өмдөж тэр хэмжээгээр нэмэгдэх болов. Инфляц яана гэж юу? Байгаагаар л байг яадаг юм. Угаасаа л энэ инфляц энэ төр чи гэсэн хариу үгэнд хандлаад ард түмчин хурлаад түүнийг нуруундаа үрлээ. Энгийн нэг үг хэлгээд инфляцид дарга дайралдаггүй ард түмэн дайралдаг юм шүү дээ. Цоохор даг жирийдгэрээ жирийн цолмон хүү мэрийдгэрээ мэрийддэг шиг зүйл болж байна. Шинжлэх гэдэг зүйлийг хийхээр шинжлэлийн засгийн газар тэргүй хичээж байгаа хөөрхий. Үнэхээр түүнийг хийж байгаа шинжлэл хэцүү гүнзэлтэй их л тулж байна дөө.
10 хэдэн жил сүлжигдсэн Азийн зураг алтан үеийг таслах гэдэг даанч дийлэхгүй боллоо. Барины газар ойртлоо гэдэл байдаг. Үнэндээ бол энэ барины газарт хүрэхэд 4 жил дэндүү богинохон. Азийн зургийн нэг өдрөөс урсан ч тавьчих гээд байгаа зовлонгоо тэр ийн учирлаж байна. Хитүүгэн гэмээр асуудууд хитрхи их шалтгаанууд. Монгол улсын эдийн засгийг өнөөдөр 200 өрх барьж байгааг нь өнөөх айлуудын аав ээж хүүхдүүдийг улам дамжсан олигорх гэдэл онцолчихж болмоор. Торны сүлжээ шиг болчихсон 200 өрхийн асуудлыг нь өнөөдөр хөндөж гаргаж ирснээр буруудгүй юм бол өөр юугаар буруудах вүлээ гэж гүйц засаглалын тэргүүн бохимдож байна. Гэхдээ хамтраа засаг барьж байхдаа энэ мэт хууль зөрчсөн асуудлыг хараагүй байдаг нь харамсалтай. Хямдаар бол болохгүй юм. Их өндөр үнцээр бид хамтар шиг юм байна. Энэ шинжилгээ их тод байдлыг болсноос хойш татврын нэг нөхөр 17 тэрбум төгрөгтэй байсан илэрч байна. Төрийн банкны нөхдүүд 200 гаруй сая төгрөгийг авдаг болсон илэрч байна. Би тэр ухалт ингээд илэрсэн биш шүү. Ер нь нөхцөл ерөнхий шинжилгээ их тод байдаг чи өөрөө хүмүүсийг идэвхжүүлж байна. Тэгэхээр ингээд өчнөө дардсан яг гэдэг нөхдүүд ямар нэгэн дайм байл дээр вэ гэж хэлээд өчнөө тэрүүн зурчуулсан байна. Ийм их олон зарим хүмүүсийг их шиг хөндөдөг юм байна. Энэ их ашигын зөрчил дунд одоо энэ хүнийг л зайлуулчих бодвол бид нар нөгөө нэг гадаадаас ирээд 4 хоноод амар сайхан жаргадаг шиг юун шинжлэх мэдж амар сайхан жаргах боломж байна шүү. Би бол илүү тэгж харж байна. Надад биднэрт юм хийж өөрчлөж гэсэн сэтгэл зүрх өөр бусад юм байх. Мөнгө ч байна. Амаа бас олон цагийн жилээр ерөнхий сайдын зарчим энэ дөөргөл өвдөл байхгүй гэж байна. Мөнгө ч байна. Энэ бол 4 сарын 5-ны чуулганаас өмнө алтан үед гэдэг хүнийг л нэг үндсэн хууль зөрчүүлээд хэмээл байна. Ийм төгс сонирхолтой байгаа. Одоо ч та нар дахиад юу ч хийж хэлнэ нэгэн хэлэхээр алтан үеийн үндсэн хууль зөрчсөн гэдэг дуудахад би бол бас үгүйсэхгүй байна. Ер нь зүгээр ямар хогийн заваа юм үсчээд байгаа гэхээр нэг агентлыг дэд даргыг л ерөнхий сайд тэр дотор Монгол улсын нүд чих болж байгаа байгууллагыг нэгдээд тахыг танилж чадахгүй болоод байгаа. Туучраа би яагаад захирч өчгөө болгосон гэхээр 4 сарын 5-ны чуулганы өмнө алтан үеийг л үндсэн хууль зөрчүүлэх л цаас хэрэгтэй байсан учраас би болчихсон байхгүй. Тэндээс би нэг буруу зөвхөн юм хийгээд тэгчдгээс бас бодохгүй байгаа шүү дээ. Ийм учир утгатай юм болоод Ганц хүнийг ерөнхий сайдын томилох эрхгүй байна гэж байна. Хуулийг зөрчөө томилжсон бол асуудал. Ганцыг л томилсон гэж сайд хууль зөрчөөд байвал энэ улсад хууль мөрдөх юм олдох бай. За тэгэхээр иймэрхүү байдлаар ус засаг дөрвийн ажлыг явуулж болохгүй болов. Өнөөдөр хууль зөрсөн болгож сайдыг харуулах гэж байгаа улс төр бий л байх. Гэхдээ хууль зөрсөн үйлдийг нь хараад суугаад байх юм бол өөрөө шинжлэх гэдгийг алтан үеийн сайд өөрөө айлдаад байгаа. Гэхдээ тэр үүнийгээ өөрөө хилээд байгаа мөртлөө үгүйсгээд байгаа үйлээ яалтаа билээ. Их ажлын хажуугаар өмрөөж байгаа юм шиг үгүй юм шиг зүйл яриад байгаа нь ажлынх нь ачаал гэмээр. Азийн тор боллоо хэрэгсэн албан тушаалнуудын асуудлыг шинжилээсэй дээ. За ингээд өдрийн интернетийн хамгийн хөөрхөн зураг энэ зураг тодорч байна. Үүнийг өнөөдөр дурлал тус болсон салаа гэж нэрлэе. Сэтгэлсэн байна, сэтгэл гаргасан байна. Гэхдээ энэ зурган дээр гарсан нөхөр цэргүүд хүм инээмссэн бол уг нь зүгээр байсан юмсан. За ингээд анимын нэвс мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Маргааш өдөр үзэгч та бүхэнтэй иргэн уулзъя. Сайхан амраарай.